За өнөөдөр цөмөрөө эрүүл мэндийн нийгмийн салбарын тухай ярилцгаая. Энд болоод муу хэлээд байх юм биш. Учиргүй магтаад байх юм биш. Зөв ер нь бодит явдал дээр юу болов тийм асар их том дэвшил гарсныг болоод өгөөсгөж болохгүй. Гэхдээ асар их одоо ухралт бас гараад байгааг болоод бас хэлэхээс өөр аргагүй юм аа. Ер нь хүн амын дундаж наслалтын үзүүлэлт бол маш их чухал үзүүлэлт байдгийг ер нь хөхтөн амтан дотроос бол одоо хамгийн урт наслалт нь бол бас хүн юм шүү дээ, нэг дундаж наслалт нь. 40 орчим байсан юм бол одоо хэдэн мянган жилийн турш дундаж наслалтын хэмжээ 40 өрөхгүй ч байсан юм уу. Тиймэрхүү юм байдаг. Нөгөө бүгний нэг өгүүлэл үүдгийг штэ. Бүгдээрэнд нь сайхан бурхан 15 жил өгчихсөн чинь цөмөрөнд нь 15 жил өгсөн чинь сарвагчин надад 15 ихтэж яана гэж өгөөд юу ч үлээ нохой бас 15-ыг өгсөөр хагаад хүн 45 болцсон гээд. Тэгээ хүний амьдрал бол эхлээд яг хүний амьдралаар амьдраад сүүлдээ нохойны амьдралаар амьдралаа хамгийн сүүлд нь сарвагчингийн амьдрал руу ордог гэдэг хөрх өгүүлдэг тий. Тиймэрхүү юм тий. 1900 онд Америк нэгдсэн улсын хүн амын дундаж наслалт 50 байсан. Одоо бид чинь шинжлэх ухаан технологийн хүчээр бол дэлхийд даяар аюул их өсөж шүү дээ. Манай ч гэсэн бол яг хүн зарим хүн бол 100 муу насалдаг л да би дундажаал ярина үхэс биш тийм ээ. Тийм шүү дээ. Тухайн үедээ одоохон бүр 1000 жилийн өмнө ч гэсэн 100 хүрсэн хүн тэргээл байдаг л байсан бахал да тодорхой үнэс бас. Гэтэ нийтлэг юм бол ерөөсөө үнийн нас богинохон байсан одоо 2-3 дахин нэмэгдэж байна л да. Манайд дундаж наслалт тар хүн байсан яг үнэндээ. За нэг л 60 бол ер нь эхэл дэшээ гарцсан наслал байсан. Ер нь бол. 1900 оны ихэнх үеэр үү те? Гүү 90 уртхыг ярьж байна. Бүр үү. Чи одоо 50 насны хойр гэж найр гэж өстө хүн болгон 50 нас хүрэхээр найр хийдэг. Товчооны гишүүн сайд мэд чинь 50-аараа төв хорооноос Сүхбаатарын одонгоор өгч одоо манай энэ 50 хүрлээ гэж өгдөг байсан шүү дээ одоо. Тэгээ би одоо байжсэн миний үеийн усуд сайн мэдчихсэн. Нэрээ бодсон чинь нөгөө нэг сономгоон дүр тоглосон хүн байдаг шүү дээ. Одоо ингээд харахад бол хөгшин өвөө байдаг шүү дээ. 42 лөө 43 таа байсан баг. Тий. Миний үеийн хүн байсан баг. Тий. Тэгэд 60 хүрчээж тэтгэр гарна эмэгтэй хүн нь бол 50-тай хүрч байгаа тэтгэр гардаг хэрвээ эхийн алдарт одонтой бол 50-таа гарна дээрээс нь хортой нөхцөлийг дахиад 5-ыг асна 45-таа гарна эмэгтэй хүн гэж бол тиймэрхүү байсан ер нь бол тий. Тэгэд 1990 оноос хойш эхний 10-15 жилийн дотор хүний дундаж нас нь хамгийн хурд өссөн орн Монгол байдаг шүү дээ. Одоо Монголын эмэгтэйчүүдийн дундаж наслал 77-8. Эрэгтэйчүүдийнх нь 68 байна. Улсууд одоо шалжсан юм яриад энэ эмэгтэй нурт наслаад эрэгтэй нөрхөө яагаачгүй тэтгэврт гаргуудаа хүчиж जैन ийм муухай юм байхгүй энэ төргээд энэ хүн Homo sapiens гэж амт биш үү тий. Ерөөс эрэгтэй мөгнөс. Хаач тийм бэ? За яг хөтөл арх тамхи мам хэрэгэлдэг мэргэлдэг байдаг л байдаг. Гэхдээ 100 эмэгтэй хүүхэд төрөхөд 112 эрэгтэй хүүхэд төрдөг байхгүй эрэгтэй нь илүү төрдөг шүү дээ. Тэгээд хамгийн түрүү нөгөө индиктэл тэр бол эрэгтэй хүүхдүүд төрүүлж өгсээр гал тэгээ нэг 10 нас хүрэхэд бол тэнцүү болол тэрнээс хойш зөөрсөөр байгаад 80 нас хүрэхэд 80-тай нэг өвгөнд 8 чавганц ногддог. Яа. Өөрөө угаасаа тийм юм.
За тэгээд эрэхтэй нөгөө илүү эрсдэл мөрсдөл хийдэг мэддэг гэл том юмнууд байдаг. Тэгээ ер нь бол өвдөх мөвдөх энэ төр асуудал бас одоо зүрхний өвчин ба шүү дээ. Эрэхтэйчүүдийн өвчин шүү дээ. Эмэгтэйчүүдийн өвчин биш шүү дээ. Сонин байгаа үз. Тийм учраас бол зүрхээр л эрэхтэй юм нөхөс зүрхээр эмэгтэй юм баран явдаг байхгүй. Тэ. Явна л да зүгээр эрэхтэй. Тийм юу ш. Энэ чинь элбэг биш тий. Тий. Бурхны зохицуулсан юм шүү дээ. Тэгэхээр заавал бид нар хоёулангийн 78 наслуулах гэдэг одоо бүцгүй зүйлдэг. Гэхдээ асар уртдаг гэсэн шүү үнэхээр. Гайхалтай. 78-тай жагунц гэдэг бол одоо 90 оноос өмнө гэдэг бол энэ одоо хизээ өгөдгөө жагунц зүйлийг гэмээр юм байдаг байсан байхгүй. Одоо нүүр мүрээ татуулаад ерөөсөө. Одоо дундаж настай хүрээг бол гомдолтой байдаг байхгүй. Тий. Ийм юу. Тэгээ энэ бол шинжлэх ухааны технологийн өөрийнх нь амжилт. Одоо хамгийн өндөр насалж байгаа дундаж насалтай бол Итали, Скандинав орнууд, Япон. Эдний дундаж насалтай ализэг 80-аар авчихсан. Тэгэнгүүт зурагтаар гарч ирсэн нэг рекламыг санаж байна. Та нар ч бас санаж байгаа. Их олон гарсан. Би нэг шүүмжлэр хайцсан чинь татчихин лээ. Цайны реклам байна. Цагаа үзүүлээд. За одоо хятадууд 80 наслаад Япончууд 90 наслж гэн. Гэтэл манайхан 40 наслж гэн. Цагаа ууцгах гэдэг реклам. Бидний бүр доош нь хийж байгаа байхгүй. Амар хурд наслаад ахиж явж байгаа л явцдаг манайд тий. За өөр нэг үзүүлэлт байна. Маш их том чухал үзүүлэлт байдаг. Энэ үзүүлэлт бол яг хүүхдтэйгээ зэрэг ой хүртэл хүүхдийн эндэгдэл гэдэг асуудал байдаг. Энэ няраа эндэгдэл тийм ээ? Няраа эндэгдэл гэдэг. Тэгээд нэг сүрхий нойлоос нэг насны хүүхэд энэ хизээдийн тоогсоо зүгээр л ерөөсөө ой хүртэл хүүхдийн насл байхгүй тийм. Тэгээ энэ үзүүлэлтээр бол арай хэтэрхий байсан байна. Ер нь бид нар юмыг хэмжихтэй бол гадуусын одоо дэлхийд даяараа тогтсон стандарт гэж байдаг тийм. Процент гэж ярьж байна тийм. Процент тийм цент гэсэн 100 гэсэн үг шүү дээ. 100 тутмаас нэгээр авч байна. Манайхан ч бол 38 градусын архиулаа гэдэг чинь бол 38% нь алкоголоо бус нь уссуул гэсэн үг шүү дээ. Тийм үү тий. Гэхдээ тэр чинь градус зөвшөлтөө өгнө гэхдээ хэлээс сурцсан өгнө 38%. Тэрнээс гадна промил гэж байдаг. 1000 тутмаас авч байгаа. Тэрнээс гадна бол дахиад 100000 тутмаас бүр одоо ховор өвчин ч юм уу тохиолдол нэтэр бол 100,000 тутмаас гэдэг ингээд хэлээ явчихдаг. Тэгэхээр манайд хүүхдийн эндэгдэл бол 126 байсан. 126 1000 тутмаас 126 гэдэг маань 10 хүүхд болгоны нэг нас ороод байна гэсэн үг шүү. Төлөж авч чадахгүй байна гэсэн үг. Тэгээд нөгөө чинь шараа байхгүй дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй хүүхдийн эндэгдэлтэй газар эрүүл мэндийн яамал тоогоо явуул штэ. 2 дахин багсахад 64 хөж явуулдаг байсан. Таги 64 ч өндөр. Гэтэл бид нар өнөөдөр ялхсан эндэгдэл 16 промил байгаа байхгүй. Том дэвшил байгаа байхгүй. Тийм шүү дээ. Бараг 10 дахин болгосон шүү дээ. Дэлхийд хамгийн өндөр нь бол юу вэ? Япон. Промилээр 2. Юунд 1000 татваас 2 хүүхэд энднэ гэсэн үг. Тэнийг шүүмжилт хийх олоосод. Энэ бас арай хэтэр нэж биологийн амтан тийм ээ. Хүн чинь ялгаа байхгүй. 2 болно гэдэг чинь бол ерөөсөө хүн цаашаа амьдрах харахгүй юм уу? Их эцгээ насан турсан зовоох юмнуудыг бол ингэж зохиомжтой техникийн аргаар чиглэл гэж бодож 16 сайн үзүүлэлт ерөөсөө. Тэгээ энэ бол том дэвшил. Наслалтыг ярьсан тийм ээ. Бид нар ч бол эмэгтэй 78, эрэгтэй 68 дахь хэмжээнд хүрсэн гэж. Нөө дахиад айгуу том дэвшил. Ийм үзүүлэлт бол одоо шинжлэх ухааны технологийн үзүүлэлт нөгөө талаас бол энэ ч бас мөнгө хэрэгтэй шүү дээ. Бүх юмд мөнгө хэрэгтэй. Яг үнэ.
Үнгүү болохоор сайхан болдго юм биш. Үнгүү болохоор муу болдго шүү дээ. Тэгж ярих юм бол. Тэр социализм өвчнүүд тэр хүмүүс имжлэгч бүгд үнгүү. Тэр үед чи унаал олсон хүртэл сонирн байсан шүү дээ. Муу хүүхэд гэж байдгүй маа. Муу багшил гэж байгаа. Муу өвчтөг гэж байдгүй маа. Муу эмчил гэж байгаа. Тэрөөсөө нөгөө муу эмч өгшил муруутай тэр хүүхэд нь муу сураад хүүхэд нь тийм ээ тэрний хасан нэмжигдээд ингээд ах юм бол тэр л муруутай болдог. Эмчи муруу болдог. Бүр тийм хатуу ят ойлголттой тэнэглэл байхгүй л. За ингэхтэйг зэрэг эргүүлээд манайд хүн амын өсөлт хорогдол. Айгуу баг байсан. Бид нар дэлхий дээр одоо өхлийн тохоор хамгийн бага орны нэг. За яг нийгэм залуу байгаад бас нэг учир байгаа. Бас тэрийг бас үгүйсгэж болохгүй. Гэхдээ бидний одоо нас уралтын хэмжээ бол 5.6 промил байгаа. Энэ маань жилдээ бид нарт шүү дээ 16-7 мянган хүн нас ураад. Тэгээд 70-80 мянган хүүхэд төрдөг байхгүй юу манай. Одоо бол тийм шиг. Тэгээ ийм үзүүлэлтээс харахад бол аюул сайн үзүүлэлт. Бид нар одоо хүн амын нас уралтын тоо бол Европын орнууд, Америк одоо Япон тэрээс. Гэхдээ бас нэг юм харах хэрэгтэй. Одоо өнөөдөр Японд чинь 100 гаруй настай хүн чинь саяар хэмжигдэж байна гэж байна чи одоо хүү юм чи бас ухаж таараа штэ тийм ээ өөрөө ирэхгүй одоо тийм байгаа штэ тийм учраас тэнд нэг хит өндөр настай учраас тэр тоогоор бол 10 промил хүрээд байгаа юм 9 промил 10 промил манайх баг 2 дахь баг байдаг байхгүй тэгэд энэ тоо чинь манай дэлхийн эрүүл мэндийн байгууллага юм бол айгүй худлаа тоогддог их зовлонтой болсон ч шүү дээ. Амийн оролтоор дэлхийд нэгд орцсон жоох шиг тийм ээ. Тэгтээ элдв төсөв орж ирдэг байхгүй юу? Тэгэнгүүт бид нар чинь бол хөдөө аж ахуй яам одоо хүнснийхээ юу гоогүй тийм ээ. Манайд одоо амийн хорлолтоор бол дэлхийд ерөөсөө бүр гарцаагүй тэргүүлдэг орнууд нь Латв, Солонгос, Унгар гэсэн орнууд байдгийг. Ер нь бол сүүлийн үеийн генетикийн шинжилгээ ухаанаар яхтайгаар амийн хорлох асуудал бол хүний одоо генетик асуудал байхгүй. Тийм ген олсон. Тэгээ тодорхой үе болохтойгоо зэрэг одоо Япон хүмүүс яадаг чинь шалгалтанд онцгой юм оролцдог гэсэн ген ажилтдаг байхгүй. Тэр өтгөө энэ ген бол айгүй богино хугацаанд ажилтдаг юм байна гэж тогтоосон. Тэгэхээр яг хорлох гэж явахт нь бол нэг холбоо тогтоодог болчихсон шүү дээ. Эвтэйхэн харгалаа тэр үеийн өнгөрөөчдөг хорлохоо болчихдог байхгүй. Тус биш их ядуурхаар амин хорлоод идэх юм биш. Их явтай. Тэгсэн чинь манай одоохон амин оролтууд дэлхийн дунд ч юм уу дундаж баг байж яснаа гинтгэ 19 онд байна уу? Нэгдүгürt гараад тучих тий. Тэгсэн манай нэрвэл мэдээ ямар л өгнө шүү дээ. Түүнээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эцэн хаана хизээ өгөх нь амин орлох нүгэ явахгүй шүү дээ. Хоёрдугаар эрүүл мэндийн яам ч тэрийг мэддэг асуудал биш. Цагдаа мэднэ шүү дээ хамгийн сайн яг үнэндээ болоо тий. Эрүүл мэндийн яам бол айгүй олон хүн амиа хорлож байгаа газар дээр бол тийм төслөө налиг гэдэг ингэж өөрснөө өгдөг юм заваан байхгүй. ФАО гэж бай. Дэлхийн үндэсний байгууллага оронд байдгийн төв нүг юм бас нэг. Нэг гарсан чи манайх бараг мах иддэг бол явчлаа. Дэлхий дээр махны хэрэглэгээр нэгдүгээр ордог газар манайх. Бүр тасархай нэгд ордог. 2 Шинзланд ордог, 4-т Америкийн нэгдсэн улс ордог. Бид нар 150 кг махан бүтээгдэхүүн иддэг байхгүй юу жилд. Манай хоёр хөрс хоёулаа дээрэс нь Японыг оруулаад 50 өрдөггүй. 3 дахь баг. Гэтэ яг хөө тэд нар бол өөр ногоо зогоо загас махас юу гэдэг юм бэ? Өвс иддэг л дээ зүгээр. Тэгэхээр бидний хэрэглээний нэгдүгээр асуудал эсвэл мах байхгүй юу? Дандаа л тийм байсан.
бенжин ажиллагч Fuel Way powered by Dinner Lady. Ингэхтэйгээ зэрэг нөгөөтгий чинь одоо бас хөөрхий их өлсөж байгаа юм байна. Бас нэг төслөөр уулыг гэдэг юм байна л да. Тэгэнгүүт нэдэж юм 3 дахиас айлж байгаа байхгүй. Тэгээ бидэрт бол чи бодтоо хүнсний програм гэж гарлаа. 86 онд л да. Намаас төвшүүлж байгаа. Тэгээд хүн амд ноогдох махны хэмжээг энэ 5 жилд 75 кг хүргэнэ гэж. Яг тэгвэл мах нь холтгоо болцсон. Монгол хүн мах л иддэг байхгүй тийм ээ. Багсаад. Тэг мах гэдэг бол аимшигтай очтой. 2 цаг очрлоо 1 кг зовлог худалдаж яваад бүүн баяр болдог тийм л байсан. Яа. Мах хамгийн холддог газар би суман дээр ажиллаж байсан хүн ерөөсө хавар мавруулууд ерөөсө бүр борцоор лаглахаас өөр суман дээр болдог юм. Суман дээр бүр яг махын ажлууд бүр байхгүй. Бүгд нормтой бүгд нөгөө нэгдэл нэртэйгээр улсын битлэгийн бүгдийг хураагаар хараа хялтанд ор. Тий. Хотыгоо бол арай гэж нэг юм хамаг анхаарлаа хоттой анхаарлаа тавьдаг тийм ээ. Тэгэнгүүт нөгөөдх нь сонсон очтой юм л байдаг байсан. Миний үеийнхэн бүх бол мэднэ чи өөрөө тийм л байсан. Эсвэл нэг чадтлаа махун идэж үтсэн бол 90 он. Чи бол одоо хүүхд өссөн ч гэсэн санаж байгаа баг. Айлуудагныгата машинтай махачаад байсан махвра суура шилаун санаж нүгэ. Санаж. Хэдийгээр махан картлаж байсан бол ерөөсөө анх удаага махчлалээс харагдаж эхэлсэн. Ашиг гэтэл мах бол өөрөө хүнс нэгдэлтгээс өмнө 1962 онд хамгийн сүүлд бүгдээрийг нь урагд авсан шүү дээ. Тэрээс өмнө бол мах аймаар илбэг. Одоо гэх шиг байсан юм бэл. Манай аав ээж тэр идэг байсан. Тэгэхэд бол мах сайхан илбэг байдаг гэж л. Тэгэл одоо алийг мах уу гэдэг гой яваа нөгөө гэдэг бас. Сүүлдээ тэр зүйлүүд гой гэдэг ч амар ховор. Араас хөлзүүд агуулж өгөн. За чи гой явах гэж хөлзүүд ажил нэг гологддог юм байна. Үзүүч айгүй мах багтаа шүү дээ тийм үү? Тэр үед чинь нөгөө яг мах ховор усан чинь нөгөө төлөөр баяжиж шөлөөр задна гэдэг үг мөгч гарсан юм биш тий. Тэгээд биологийг давсан лоочон тавина. Тэрний ясагтай зэрэг тийм шүлжний хайрцаг байдаг байсан. Нэг унганы зурагтай. За. 100 ихээс 92 төл бойжуулна гэдэг. Энэ нөрөө биологийн хувьд болцоогүй байхгүй. Бид түрүүнд Японы жишээ ярьлаа шүү дээ. Болцоогүй зүйл байхгүй юу? Гэтэл үнэхээр 100 ихээс 92 бойжуулчдаг байхгүй юу? Цаасан дээр бүгд тэгээд өгч шүү дээ. Зарим нь 93, 94 болгоод ингээд бүр ингээд юунаас хэмжээ яагаад вэ? Тэгсэн мөртөө мал өсдөг. 5 жил болгон дээр малын тоог 22 23 сая болгоно гэд хизээж бүтэж байгаагүй. Хизээж бүтэж байгаагүй. Ийм яста хүнсний асуудал ийм нуттай байна. Бид нөгөө юу ярьж байсан ш та бол эрүүл мэнд дээр бол гарсан ийм том юмуд амжилтууд. За энэ дээр тархан хүн гэж байгаагүй ба. 90 оны жигсаалын биш. 90 оны одоохоноос өмнө турхан хар хүмүүс л байгаа шүү дээ. Турхан хар усуд байдаг байсан. Нэг юм асуудал байгаа. Хэрэглэгээ мань ганцхан мах. Мах гэдэг нь уураг. Уураг таргалуулдаггүй байхгүй юу? Ерөөсөө хоёрхан газар тархан хүмүүс байдаг байсан. Нэг нь саарл ордон дотроос хоолой шиг гахиж гарч иж байгаа бүдүү нөхдүүд гарч ирнэ. Нөгөөх нь нэгдүгээр бааз. Нэгдүгээр баазыг зэн жолоочлогч нөгөө бүх газруудад шатхан түргэж өгдөг бааз байхгүй юу? Тэр кабинасаа гардаг. Явсаар байгаа нөгөө кабинасаа хаалганд багтах уурна гэдэг. Манай хацлах газрын ойрхон байсан юм. Тийм газар л байсан. Тэгэхээр дам
одоо багшуулын мэддэг нүүрс ус гэж яриад байгаас хүнсний баялаг тийм ээ. Одоо Мартин амнаар торт орж идэх гэдэг бол бас нэг жилийн баясгалан шүү дээ. Баярлалаа. Авгаа баярлуулаад гэтэл торт аваад ирсэн шүү дээ гэдэг ингээд. Авгаа бас торт гэснээс хаа нэг ийм жишээ ирсэн. Монголд нэг дэлхийн айгүй том од ирэхгүй юу. Тэгээд тэр нэг торт байсан чи аваачид Шангрилагийн нөгөө буудлын цонх руу ингээд шидэд нэг тийм бичлэг хийсэн чинь тэрнээс нь болоод тэр том одын тоглолтыг үзэх шүү дээ монголчууд. Энэ яах нэрэ торч иддэг гээд 2хан жилийн өмнө ус өөл явуулсан шүү дээ. Тэгээд энэ гурил байна. Одоо манай хүнсний хэрэглээний чинь нийт үеийн одоо тооцоо гарсан л да. 80% нь 2 дугаар үйл иддэг байсан. Пүү хямдхан байхгүй юу. Тэгээд цааталт нь 15% нь бол 1-р гурил идээд 5% нь дээд гурил иддэг байсан. Үнэтэй байсан. Дээд гурил гэж байсан юм уу тий? Байсан. Одоо дээд гурлын хэрэгцээ 85% байна. Нөгөө 2-р гурил иддэг жоохон хамгийн баян улсууд. Харин тий. Ягд өгдөг зэрэг одоо бас нэг тийм гарч одоо их хар гурил идээд ингээд явах юм бол хоолны шингэц сайн урт насалдаг. Айгуул мөнгө амдэр тэр хөдөлгөө сайжруулах. Тий. Тэр нь үн ч юм уудлаа шимтгэхгүй. Тэгээд энэ ч бол нэг амдэрлын төвшин шахаад өөр удаа явчихсан байхгүй. Яг үнэндээ. Тий. Нэг ийм нөхцөлд байж ятал чи бол ингээд оронгороо эргээд нийгмийн амьдрал энийгээ дагаад тийм ээ. Хүмүүсийн наслалт тийм ээ. Тэгээд нас баралт нь багасаад хүмүүсийн одоо эрүүл чирэг болоод ингэсэн бол энэ бол үнэхээр сүүлийн 30 хэдэн жилд болсон айгүй том амжилт. Тэгэхээр энийг бол юу хэ эмнэлгүүдийн багц техник тоног төхөөрөмж сайжирч байгаа шүү дээ. Тоног төхөөрөмж сайжраад ингэсэн өнөөдөр маншилгоо ингээд шийдтэй юм болоод ингээд эхэлж байна. Энэ хувийн эмнэлгүүдийн онцлогоо бол амар болж шүү дээ. Тэгээд чийдгээ одоо гэтэл чи энийг дагаад их сони юм байна. Бид нар ч нэг зөв хоолтонд сураагүй. Гинтхэн нүүрс усаар өдөрлөө. Одоо яриад байгаа нэг торт чинь нөгөө чихэр чинь тийм ээ. Олддгүй байсан. Мандрин ороод ирлээ. Гэтэл нэг сони юм аа. Энэ яхаараа тэгдэг байсан бөөмөд улаан малгайд бавгатай чихэр 48 төгрөг байсан байхгүй кил. Цэвэрлэгч манай чинь цалин 160 төгрөг байсан. 3 хил чихэр аваад тэгээд нөгөө мөнгө нь дуусчихж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Амар өмтгийсэн шүү дээ. Амар их тийм мангар хүн яах гэж тогтоод юм бөөмөд. Гэхдээ би бүр гайхаад манай ээж бавгатай чихэр гэдэг аваад идээд үзэхлээр нэг тийм гоё амттай юм биш. Тий гэхдээ ингэ чинь дэлгүүрийн юм дээр л харна шүү дээ. Тухайн үед амар үнэтэй хүн авч чидхий арахгүй үнэтэй. Гэхдээ тийм тэгэхээр чинь нүүрс усны хэрэгцээ хэрэгэлдэггүй байсан байхгүй юу? Тийм ээ. Тэнгүүт гинт ингээд элбэг боллоо, хямдрлаа тийм ээ. За нөгөө торт мортч болоод гусч өгөөд одоо үстэй тий 35-аас дээш насныхны одоо яг бүрдгсэн юм шүү дээ. 64% нь жингээ итгэвчтэй байна. Нийт улсын хүүхдээ оруулаад тарган хүүхдүүдтэй болцсон шүү дээ багч. Энэ чинь нөгөө голд яадаг юм чи нүүрс ус байхгүй юу? Дан уург бол тархалуулаад байдаг байхгүй. Тэгээ мах нэг тархалуулахгүй гэдэг гашин тэр байхгүй тий. Улсын хэмжээгээр 35% байна. Хүүхдээ оруулаад явахтаас. 3-ны 1 нь бол жингээ итгэвчтэй. Чихэр шижин гэж өвчин байна. Манайд огт байдгүй гэсэн. Тэр хингээд нэг чихэр шижинтэй юм гинтэй өөрхийн амтан ус их уудгийн байна гэдэг 1-2 хүн нэрлдэг байсан чинь одоо бүр тэрүүгээр нас урдаг хэмжээ хүртгээс явчихсан. Яг тэгвэл энэ чихэр шижин болоод хоолтоос ламаар л та. Европын тэр нь дандаа удамсан шинжтэй манай энэ бол олдмолын шинжтэй байдаг байхгүй. Ийм талаасаа болоод нөгөө талын одоо бас тийм тааруухан үзүүлэлтүүд бол гараад байгаа. Ингээд
эрүүл мэндийн асуудал бол нэг талаас их сайжрах боловч нөгөө талаас юм ухралтууд нүдэнд үзэгдэх юмуд гараад ирж байгаа. Тэгэхээр за яг одоо ард түмнээ хүмүүнээ айлгаад завсар нь өөрөө тодордог юм бол хэдэн өвчнөөр хэлжиж яадаг тэр нь бол тэрмүү бол тэрмүү хэлжинд явж байгаа шүү. Энэ бол хамгийн түрүүнд бол хор тавдар. За хор тавдар нэмэгдсэн үг үл нэмэгдэнэ. Тэр одоо наслалт хамаагүй өндөр болохтойгоо зэрэг өндөр нас руу орохдогоо зэрэг ямар нэг хэмжээгээр хүн бол насурч тарнаа да. Тийм. Дэлхий дээр одоо ангаах ухаанд бол гогшроод өхөө гэдэг тийм онш байдаггүй. Тэгэхээр одоо хон инфаркт болдог ч юм уу, хор тавдар болдог ч юм уу тийм ээ. Тэр утгаараа наслалт өндөр болохтойгоо тэр нэгдүгürt нэмэгдэж таарна. Хоёрдугаарт нөгөө нэг хооллолт хүнсний зөв хэрэглээний асуудал бол дахиад байж байна. Тийм ээ. Хит даргалаа маргалаа. Дээрээс нэг хацчилтын асуудал. Гэхдээ бид нар бол өөрөө хор тавдрын одоо нийгэмд промиллаараа ярил л да. 54% промил байдаг юм л да. Тэгээ энэ бол дэлхийн дунд жаасч баг юм тийм. Монгол хүн болохтойгоо зэрэг шууд л хор тавдар тусаад өгөөл пад тэгэл час тэгэл байхгүй болдог тийм байхгүй гэдэг юм. Манайхан гол хожуу яагаад гэдэг шүү. Манайд нэг л онцлог бай. Хор тавдар бол газар зүүн шин чанартай байдаг. Өөрөө. Манайд бол ерөөсө халуун хоол иддэг, халуун цай уудаг байсан учраас хоёр төрлийн хор тавдар ерөөсө Казахстан, Мазахстан бүх орнуудаар нуттай адилхан. Улаан хоолой хор тавдар, ходоодны тавдар. Тусдаа нэртэй нэг нь нарийн гэж хэлнэ, нөгөөх нь бадган гэж нэрлэнэ. Энэ хоёр байсан. Гэтэл манайд бол одоо нэг номерын бол элэг шүү дээ. Гэтэл энэ элэг маань ясах гэдэг зэрэг бидний тэмбүүнээ салгаж яана тэргээд дараа нь таргун дахалгын тхэн гарлаа гэд тэр үчи одоо хөрх амт хэцүүжүүлж 60 он өсөд бүгдээр нь толгой дараалаад нэг 5 шприцээр бүгдийн тарай ичхгүй. Тэгэнгүүт одоо тэр үед Б вирус гэд нэгдэггүй байсан. Тэгэхээр тэр үед бол Б вирус л тараадсан юм байна. Тэр шаардлага гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгээд шаардлага гэж нэрлэж байгаа. Тэр ерөнхий нийтээрээ шаардлагач нь А вирус гэдэг 90 хагаар дамждаг шал өөр юм л да. Наадхан дэнхагаар дамждаг өөр юм. Бид нар гадна талынхын нүүр мөр шаардлагатай нэг цөсний асуудал та. Тэндээс нь хараад адилхан шар гэж нэрлэгдсэн болохоос биш халдварын шарч бол шал өөр юм. Хүн нэг л удаад туслан ямар ч юу байхгүй, үлдэгдэл байхгүй ханиач шиг. Тийм. А яг тэр Б, С одоо үр Д гэж гарч байгаа, H гэж К гэж гарч ирж байгаа тийм ээ. Энд чинь бол өөрөө дандаа өөр шалтгаанаас тийм ээ. Халдвар их биш байхгүй юу? Тэр шипризээр дамждаг одоо доох мохчин надад тэгж байгаа шүү дээ. Ийм юмар дамждаг бол айгүй том суурьтай болчихсон. 60 оны байсан. Ер нь тэр вирус туссан бахад нэг үнэт удам дамждаг. Хоёрдугаарт ясан гэхдээ зэрэг 20 жилийн дотор цирроз илгэний хатуур үүсдэг. Тэрнээс цаашаа юу болоо явчихдаг байхгүй. Хавдар болж явдаг. Тэгэд бид зөвхөн илгэний вирусын дээр л ярих хэрэгтэй. Бид их өндөр байгаа тоо гэдэг байгаа чи. Гэтэ энэ нөгөө 60 оны дараа нь удам дамжсан тийм ээ. Тэрнээс ч бас дахиад 60 жил өнгөрлөө шүү дээ. Энэ юм ч нөгөө цороо илгэний хатуур матуурлаар дамжсаар хагаад тэгээд Монгол хүн бол сайхан гоноггүй нөхөр хоёрдугаарт илэгч бол нөгөө мэдрэлээс байхгүй шүү дээ. Хөвддөггүй байхгүй. Тэгээ дөрөвдүгээр үеинд нь орсон чимлэг дээр гэдэг нь хожуу онцлог, хожуу юунаас бол манайд илгэний юу авчихад тэгээд тэндээсээ дэндүү хожуу онцлуулдаг. Энэ асуудал дээр бол Египт, Монгол хоёр байна шүү дээ. Яг илгэний л гэж ярина шүү, бүх юм их биш. Энэ хоёр дээр очиж айгүй өндөр гараад байна. Манайд жишээ нь арьсны хор тавдар байхгүй. Яг тэгтэйг зэрэг Өмнөд Африк, Шинэ Зеланд, Австрали энэ төр дээр үйлдвэр гэрэл айгүйх тусдаг учраас тентхийн цагаан арьстай хүмүүс өндөр тусаад байдаг газар зүүн онцлогтой байгаа байхгүй. Өнөөдөр ходууд Африкнууд нь тусдаггүй. Ходуудны одоо хамтраны доогоор солонгос тэр балиар кимчи идэх яваад шүү дээ. Амар өндөр. Түүнээс ерөөсөө Монгол хүн болохоор бол тусаад байдаг юм байхгүй.
Одоо айлгсаар байгаа их гоё юм болсон ш. Энэ хавдар судлалын дарга нь шүү одоохон. Тэр лав ангахын дэд төгсөн л таараа. Хэд төгсөн мэдэхгүй яа дарга болсон бүүмэд. Энэ хөхрөө эслэг гэж үүдэг энэ цаглаачлалтаас гардаг. Манайд багалд ажиулдварсан газар гэдэг юм. ЭСО 3. Тэгээд манай нөхөр яасан гэдэг зэрэг судалж гинэ. Тэгсэн нөгөөх нь зөвхөн Монгол хүнийг л хортовтортой болгодог. Тэгээд тэр Европын тэр Америк хөхрөө эслэг харгадаг газрууд явсан. Тэдэрт яахчгүй бол Монгол. Тэрүүгээр доктор амгаалах гэж байгаа юу, Нобелийн шагнал авах гэж байгаа нийгэмд л гордоод ах шиг байна. Тийм хүн тийм одоо яг тэр өвчин хариуцсан газрын дарга байгаад ингээ хүн амтан айлгаас үжиж болохгүй шүү дээ. Энд чинь бол одоо нөгөө юу ч бол саяхан нэг энэ Твиттер дээр хүчтэй ингийн бол 25 болдог гэдэг нэг хүүхэн бичсэн байна. Энэ шар усны үеэс болоод айгүй хавдар гарнад гэж бичсэн байлаа. Тэг би уртаас нь бичсэн хөөе. Дандаа л 25 гэж байгаа өөр гоё өвчнүүд байна шүү дээ тийм ээ. Доох байж, мэдрэлийн өвчин, галзуу тийм ээ. Таргуун дахал энэ гэж өөр гоё өвчнүүд нэрлжээ л та дандаа л наач уудмар болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө ийм юм дээр хамгийн гол нь одоо нэг элдв өвчтэй зовлонтой галзуун солиот улсууд нь тэдний яриа бол яг вэ би албан хашин асж байгаа. Мэргэжлийн хүмүүс ийм айлгаад ингээд ангидагч болоод өөрөө тодордог юм байгаа гэж муухай шүү дээ. Тэмбүүгэр чинь бас одоо монголч айгүй өндөр байна л гээд. Тэгэнгүүт л улсууд цөмөрөө одоо өөр хэмээн маргааш би бас хавдарцаад нөгөөдөр өгчих юм байна гэж ойлгоод л тэгээд л үнэмшээл ич болоод нийгмийг дахид божигнуулж байгаа муухай асуудал واخгүй юу гэх тийм. Ийм юмуд бол одоо мэрэгжлийн эмчнэр төрд албагаад одоохон албан ёсон төрийн үг гэдэг албан ёсны байх ёстой шүү дээ. Энэ бол бүр дооцолттой гэсэн. Одоо юу гэж байдгийг цус ортох гэж юм бэ. Гэтэ цус ортох нэг гэдэг нь болохоор зүгээр генетикийн юм ор улсууд тийм ээ. Эдний дундаас гарсан одоо юу бол өр төрч юм уу тийм ээ. Муу болох юм байдаг. Магадлал нь л өндөрлөж байгаа шүү дээ. Тийм байдаг. Тэгсэн мөнгө олох зорилттой их муухай хамгийн гол нь. Нэг бас төрийн нэг институтийн нэг авгаал монголчууд цусны ойрцоор хагаад 97% юм маанаг болцсон. Цаана бас 3% зүгээр үлдээхгүй тэд нар холын цус ойртолт. Бус нь ойрын цус ойртолт. Ойрын цус ойртолт чинь эцэг охин хоёрын юм уу төрсөн ах トゥ хоёрын юм асуудал шүү дээ. Тэгэд улсын их хурл дээр орсон чинь улсын их хурлд бас тэрийн бас мөнгнөөс нь усчихмаар сонирхолтой хэдэн эмчнээс сууж байгаа юм. Тэд нар 13 тэр төгрөг нэгсээр орж иж байгаа байхгүй. Бүгдээр тоорондоо цусаалдаа тэгэл ерөөсөө яг хараад бол энэ хүн үү хони үү гэдэг нь ялгатгаа болчиход байгаа юм л яриад ороод ич тэгээд батлаа хийчих واخгүй. Гүн чи юу болж байна гэсэн чинь энэ цус өртөлтийн асуудлаар ч бол айгүй том бүсчилсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаа хийгээд энэ хааж номхон далайн энэ хэсгийн солонгосын эрдэмтэд хариуцаад Монголд иж судалгаа хийгээд цус өртөлт огт бараг байдгүй газар байна. Хамгийн цэвэр газар байна. Энэ Европ, Америк хөрч бол үеэлтэйг юм уу? Утга суучдаг байна. Англи одоо энэ Европууд ч юм бол байнга сууж байгаа шүү дээ. Арабууд бол одоо ч байна. Арабууд бүр нийтгэхт одоо ч байна. Бүр Дарвин хүртэл бол юутайгаа суутсан шүү дээ. Үеэлтэйгээ суутсан шүү дээ. Тэ? Чайковский ч одоо үеэлтэд дурлаад боо юм болчихлоо шүү дээ. Гүчи Эйнштейн Сиси гүнжүүн аваагаас салаад үеэлтэйсэн. Манайд бол тийм юм юусоо байдаг. Яг тэгэхээр ингэж энэ асуудал дээр болохтойгоо нэг хүн ам цөөтэй болохтойгоо би нэг айгүй сайн мэддэг. Тэгээд тэр ойртохын дээр чи бол нэг малаас айгүй сайн мэддэг. Тийм учраас бол бөөн шившиг болдог байхгүй юу?
яг энэ хоёр бол тэгж ярих юм бол тэгж ярьсаар байгаа ч бүр холын хамаатан тэгж суудсан байгаа юм да гэдэг. За нэг сумын төвөөр аймгийн төвөөр нэг ярьдаг сэдвтэй болно. Ерөөсөө тийм юмнаас мэдрэлийн өвчтөй л биш бол ерөөсөө тийм байхгүй. Айгуу тийм чинь энэ үндэстэн чинь өөрөө энэ үндэстэн чинь саяас дэшгүй амтай байж үзээгүй юм шүү дээ. Ер нь бол. Тийм учраас бол ерөөсөө энэ юмнаас бол айгуу хол сэжгэлдэг хол тийм юм байхгүй юу. Би 60 бодсон. Би хөдөө гэдэг өдөр очсон чинь нэг багшийг л муулаа л. Орсон айд болгож. Ястай ясартхан байхгүй ястай заваа төгөрлөө. Гэхдээ яасан юм гэсэн чинь багшийн дээр төгсөө тэнд багш болж ирээд. Тэгээд 10 дугаар ангийн охинтойгоо сургууль төгснөхийн дараа суусан юм байна л да. Шавтайгаа суудсан гэж тийм л доо. Заваа нөхөршүүл гэдэг. Тийм юм хүртэл ажигладаг байхгүй. Тэгсэн нөгөө тул чинь нэг шүүмжил гарлаа тэгж яах юм гэж явуулсан чинь. Энэ 13 сая асуудалгаа хөдөө хэрэгжүүлнэ гэдэг. Хөдөө бүр зөвөр энэ хотч болоо тэр минийхээ мэдэхгүй учраас солон ямаат суусан гэж магтдаг. Тэс хөдөө бол ёстой бүр цэвэрлэл гэж хэлээ та тийм ээ. Ийм юм дээр одоо зөвхөн мөнгөний төлөө хийж байгаа байхгүй их муухай. Муухай. Тэгээд баахан одоо тэр мөнгөөр чи юу Дэнха секватор гэж Дэнхагийн одоохон юуны дараалал мараал тодорхойлдог айгүй үнэтэй машин байд. Тэрийг тэдэг авна гэдэг. Тэр Дэнха секватор нь одоо манай 14-5 ширхэг байна. Улсын мөнгө чи яад. Тэр өтгөө $500,000 авсан амгийнхын дэд сургууль дээр явж байгаа аппарат биш тийм ээ. 110-ыг 220 руу залгаж яал эвдээ цааш нэрээвдээ хайцсан ч байж байгаа. Одоо 15-6 дотор чи бүгд одоо сая долларын хэмжээний үнэтэй юмнууд ч болсон юм. Цөмөр бол одоо инхэхгүй болохгүй гэдэг. Хоёр шиг ажиллаж байгаа. Нэг нь одоо энэ Малч хөөрөлн дээр байж байгаа. Нэг нь бол энэ криминалистик дээр байж байгаа. Нөгөө Дэнхагийн нэг одоо тэр хэрэг хийсэн үү. Тэгээд тэрийгээ бол одоо энэ олон аппараттай байж хэдэн бөхчүүдийг допинг хэрэглэсэн байна уу? Солонгост ингээл мөгдөг бол тэгээд наад солонгос ч бас хоцрогдсон орон тэр гэдэг солиороо л яваад байдаг. Зүгээр мөнгийг алж байгаа байхгүй юу? Тийм ээ. Амар үнэтэй. Хоёрдугаар тэр чи аппарат, машин. Өөрийнхөө уншсан юм гаргаад ирнэ. Энэ чи оншилдог хүн мэрэгжлийн хүмүүс энэ тэрийг уншдаг байхгүй. Тийм хүн байхгүй. Өнөөдөр томограф гэж байна. Компьютерийн томограф гэж. MRI гэж байна тийм ээ. Саранзан юуны резонансны амар үнэтэй аппарат. Энэ аппарат өөрөө зөв хэрэглэх юм бол нэг машин 2 сая хүндүүлж. Одоо манайд бол 25 MRI байж байна. Siemens компанийн ирсэн. 20-с дээш аппараттай газар дээр бид нар гон засварын газар байгуулдаг юм а. Танайх бол 25 цагаа өртсөн байна өө. Асуулаа. Та манай газруудаар орсон. Ашиглалт нь хэдвэл 0.2. Өөрийн нэг сайхан мөнгө нь өөрөөс нь гарахгүй шүү дээ. Тэгээ өөрийн нэг сайхан хувийн юмтай болчихж байгаа байхгүй. Тийм тийм. За 0.2 рупайгаар шүүмжил гараад тагсан ясах гэдэг зэрэг. Эмрэг үнгүй үйлчилнэ. Тэгэнгүүт чөмөрөө хот давтартай ямар ч үгүй гоо. Нэг сайхан аппаратуудыг бас нэг үзүүлэлтгий. Очилдосгосон. Тэр Дэнха секватор ч байсан, MRI ч байсан тийм ээ. Томограф ч байсан. Чи тэдний уруулж ямар үнэтэйг санаж байна. Аппаратаас нь илүү үнэтэй. Олон хийгээл дахин бол олон уруулж авах хэрэгтэй шүү дээ. Тэр уруулчууд чинь бол энэ даваа чи одоо нөгөө тодсох гэж үздэг тийм ээ. Ганц тодсох гэсэн хүчнээ олон юмд орж байгаа чинь аппарат нь болж байна. Дандаа жинхэнэ юм авт тавина шүү дээ. Ийм байдлаар бид нар бол одоо энэ амгаа ухаан боловсрол өгч байгаа улсын төсвөөс өгч байгаа мөнгө маань өөрөө мэдөө. Яг эрүүл мэндэд яг боловсролтой хэдэн хувийн зарцуулаад бусдын уралчинд өгчиж явдаг ботоор зүгээр эрүүл үдээ хийнэ л бодчихорой. Тэгэд одоо хувийн эмнэлгүүд бий боллоо.
Хорхимын одоо хаана юугаараа зүтгэж гэн эмэлгүүд мэлээ хэдэн эмэлгүүд юунууд энэ төр байж. Энэ төлбөртэй мэдээж хувийн хэмжээ. Дээрээс нь бол элдв өвчнгүүдээ одоохон гадаад дэмжлэх асуудал байна. Одоогийнхын мэдэхгүй би нэг 10 гаруй жилийн өмнөхөн статистик мэдэж байна. Монгол улсын төсвөөс эрүүл мэндэд өгч байгаа мөнгнөөс илүү мөнгийг гатгших. Солонгос, Япон, Сингапур, Тайландд очихж байгаа байхгүй. Яг итгэхгүй байгаа байхгүй. Ийм хэмжээнд явцсан гэдэг чинь би эх орныхоо эрүүл мэндийн сайхан талын үед түрүү хэлсэн шүү. Одоо би зүгээр сүүдрийн юмудаа бол хэлэхгүй болохгүй тий. Тэгэхээр бид нар манай эрүүл мэнд одоо ядахна улсуудынхаа оншилгоо нөгөө оройтож уншлуулдгийн сайжруулах дахиад мөнгө хэрэгтэй. Гэтэл тэр мөнгө чи буруу юм руу өччихээд шүү дээ. Одоо манай улс цөмөрөө маанаг болчихсон одоо цөмөрөг нэг засаатах хийлгээд чи бодтаараа ийм юм орж иж байгаа юм. Д витамин гэж байдаг. Д витамин гэдэг бол өөрөө яг витамин биш л дээ. Тэр бол нарны гэрлэр нийлэгчээд хүний бид тэр юм бол өөрөө нарнаас авдаг. Нарны гэрлээс. Гэхдээ шинэ тухайн хөгжөө тэрийг нийлэгжүүлчихсэн Д витамин гэдэг хийсэн. Сүүлийн судалгаа юу гэж харуулж байгаа гэхдээ зэрэг наад чинь Д витамин нийлэгжүүлээд зохиомлоор хийсэн Д витамин чинь үүргээ хангахгүй байна. Гэхдээ энийг хэвтрийн хүн, шоронгийн хүн тийм ээ. Хүүхэд нар хардггүй. Энийг ч өгчих нар руу гарах болцоо одоо багтай юм уу тийм үү өгөх ёстой. Бид нар чи өөрснөө Африкаас 40 мянган жилийн өмнө тасар хүмүүс гарсан шүү дээ. Тэгээ хойшлоод мошлоод ирэхэд чи нарны гэрэл дутагдaltaй болох арьс чинь сайрсан шүү дээ. Угаасаа бурхан биднийг эдгээр нь хөөрхөн дөр эдгээр муухай дөр гээгүй шүү дээ тийм ээ. Цөмөр нэг л газраас гарсан болсон. Тийм учраас бүр хойшоо тусмаар цагаан тийм ээ. За манай өмнөд Азийн яхан бордуу бид нар бол нэг дундуур нэх мэтлэгээр ингээд дууж явдаг ч тийм. Энэ нарны гэрлээс л бид энийг авдаг. Би яг энэ бол яхаа би мэрэгжлийн хүн шүү дээ тийм ээ. Тийм гараад яж би биохимч хүн шүү дээ. Тийм биохимийн хүн шүү дээ. Тэгэхээр мэддэг мараад ярьж шүү би зүгээр юусоо. Тэгэхээр Д витаминыг бид нар бол хар эрснүүдийг бодох юм бол арьсан цахаа учраас арай илүү авах тийм ээ зохицуулж шүү дээ. Эволюцийн бүх процесс нь. Тэгсэн хар үрдийн эрдэмтэн гэдэг нэг Монгол кокн дахиж ирвэ. За. Бүх цэцэрлэгүүдэд судалгаа хийлээ гэдэг. За наа 97% ерөөсө Д витамины онц дутагдaltaй болсон. Д витамин оё одоохон тэр юу гормон тийм ээ. Гормоны болтойг нь бол энэ дутагтайгаар хамгийн түрүүнд яс зурсан уралж болчихдог байхгүй. Тогтхоо болоод нөгөө майжиж хүл майжиж гэдэг тийм. Зарим хөөхд энэ чинь нэг юм дув дугуй хөлтэй яваад байдаг чинь том болоод засчихдаг тийм. Тэв дутагддаг байхгүй. Ясан дахаа болоод бие дахаа бол ингэж. Тэг юу барилдах, юу боксдах аа. Дэлхийд 97% нь бол тэрний онц дутагдaltaй байгаад байдаг. Дэлхийн авраг төрөөд барилдаал, задлтаа. Балаа яриа байхгүй. За энэ үрдэн яс. Чи бүжигл болцсон байна. Эх орл дээр 2-3 нөхөр. Одоо монголчууд бол Д витамины аимшигтай дутагдaltaй сүйд болцсон учраас бүх хүнсэнд бол алдангаар Д витамин хүнс рүү гурлын махруу хийгээд ахын л Д витамин. Нөгөө шинжлэх ухааны сүүлийн онолтууд Д витамины одоохон яг хүн болгонд өгөөд байх хэрэг байхгүй үүргээ хангаж чадахгүй гэж асуух. Нөгөө үйлдвэрсэн Д витамины аягүй илүү хэлчихгүй юу. За. Тэгэнгүүт тэр илүүдтэй чи сайхан энд эх орондоо сайхан борлуулах хэрэгтэй шүү дээ. За энэ дэр бол сүрхий ажилласан байлаа. Эх орлоо зогтоод гаргуулад бүх эмнэлгүүдтэй яриад эмчиг орж ирээд шууд нүдийг хараад пөө Д витамин татсан байт. Доод нэг давхурт нэг юм байж байгаа тэндээс аваараа. Нөгөөх нь бол 67 мянган төгрөг. Яа. 97% зөмөр бүр онц тусагталтай орсон юм. Урд нь яг бид нар
Йодтой давсныг баах хэдүүлээ. Тийм шүү дээ. Нэг йодын дутагдaltaй яг миний үед шүү дээ чинь. Тэр нь мангартаа хүүхдээ йодын дутагдaltaй. Тайлбар нэх гоё. Бид нар далаагаас холгох шүү дээ. Өндөр газар байдаг учраас онцох йод дутаа. Тэгээ бамбаа болчихрахад шууд тэнийг болоод таргуун дахалж үлээ болдосдгаа. Тэгээ дараагийн нөгөө йодоо зараа дуусчихгүй тэгээ чимэг болчихсон. Тийм. Ингээд ийм боогор бол амар их болсон. Үнэхээр ковидын үеэр ч одоо тэр нэг PCR шинжилгээ. За тэр PCR-ийн шинжилгээ тэр чи одоо наад би өөрөө PCR дээр ажиллаж байсан хүн одоо бүр 90-аад оны 80-аад оны үед энэ дээр ажиллаж байсан. Тэгээд одоо бол нэг PCR ихэд бол би яг лабораторид ажиллахад бол нэгээс 2 хоног зарцуулдаг дөнгөж шинээр би болж ирсэйд байхгүй. Одоо автоматжуулаад хийчихсэн бүр ингээд олон олон асуудал. Түүнээс ингээд төлөвлөгөөр сороод ингээд бах гэгээд илүү дутуу хийчих юм шүү. Бүүн ажиллаж шинээр хачиж ирсэн байхгүй тийм үү? Дэмжин ажиллагч Fuel Way powered by Dinner Lady. Тэгэд байжсыг одоо мүлээ авч болжуулаад ихээс нэг дараагийнх нь юу гарсан. Тэгээд хамгийн гол нь PCR чинь дахиад урвалжийн асуудал байхгүй. Одоо чинь юу харуулцаад байна шүү дээ. Тий. Компьютер авчин тий. Сайхан юмтах өгчөнгүүтээ ардалт нь нөхөө юунууд нь амар програмнууд мангар үнэтэй байгаа шүү. Програмуудаас гадна юунууд нь тоног төхөөрөмжүүд нь чихвчин тийм ээ юу юм тэр амар үнэтэй болдог байхгүй. Миний компьютерийн залгуур нь ингээд дундуур хугарчихсан. Очоо авсан $120 гэж аахгүй юу. Зүгээр залгуур шүү дээ. Тий. Тэгэхээр чи нөгөө юу ч таарахгүй гэж би тэр залгуурыг авахаас өөр аргагүй байхгүй шүү дээ. Тий шүү дээ яг. Тий. Яг энэ шиг бол чинь одоо ингээд бүтээгдэхүүн гаргаж артлаас нь юугаар дагалдахнуудаараа бол одоо гол мөнгө олдог энэ бизнес ч одоо тийм болж урч шүү дээ. Тэгэхээр чинь аймаар олон одоо эхо аппараттай боллоо ч гэдэг уюутай боллоо гэдэг зэг араас нь алдаг байхгүй юу ч удаа ч тийм болж уурсан. Тэ. Яг үнэ. Өөр юм таарахгүй. Эдийн засаг наадах чи бол дэвэргэн, конвергенц гэж нэрдэг шүү дээ. Тохирохгүй минь өөрөөр чи хийчих тагаас дэвргээд сулж яахгүй. Чи энийг авцсан бол заавал энэний төхөөрөмжүүдийг авахаас барахгүй эднийг тарахгүй л ичж яахгүй. А конвергенц гэдэг чи бол универсалны одоо хэдэн компьютер манай юунууд биш үү? C-type-д болоод байгаа шүү. Тий одоо цөмөр нэг болоо ингэж болоо тийм. Аль ч юм дээр нь таардаг болоо тийм. Тэгээ чи бол худалдаа юуны хөгжлөөгөө дагсан даргууч шнэ тийм. Тэгээ ийм юмнууд дээр чи бол айгүйх тоглолт явдаг. Тэн дээр би эмчнэрийг муулж байгаа ш. Манай эмчнэр бол айгүй чадaltaй болсон. Маш голоо гадаадд мэрэгжил эзэмшсэн тийм ээ. Юугаар явцсан. Хамгийн сайн эмчнэр бол дандаа өнөөдөр яг үнэндээ улсын эмнэлэг дээр байгаа ш. Ягаад улсын эмнэлэг дээр гэж нэр сүрэнд ингээд гарчихсан. Нэгдүгээр. Хоёрдугаарт нөгөө татваргүй орлого бол айгүй хөтэй болчихдог байхгүй юу? Тийм. Шууд л хүрээд ирдэг. Таныг л гэж шүү дээ хөө гэл ингээд давхад ороод ирдэг. Хамгийн сайн эмчнүүд, төрхийн эмчнүүд, зүрхний эмчнүүд шүдний. Өдөөс хойш өөрийнхөө эмнэлэг дээр ажилладаг байгаа шүү дээ манай эд чинь бас. Тий. За тэгж ажиллаж байгаа, тэл дээрээс ажиллаж байгаа тийм ээ. Тэгээ одоо чи тэр гимтлийн хитэн залуучууд би боддог байхгүй. Гэхдээ би тэднийг муу хэлээгүй сайн хэлэх гэсэн гэж бодоод байгаа. Тэд нар энэ үе мөчний хугарлын тойг мойгийг бол Францад яваад эзэмшээд тийм ээ. Тэгээ тоног төхөөрөмжүүд дахин эд материалын бүгдийг аваад ирсэн. Гэмтэлтээрээ байдаг. Тэгээ нөгөөд чинь тог авглаад ядам яадаг ингээд ятсан бахад чи гадаад яваад амар үнтэй тэр аягүй хамт хайчих байгаа байхгүй. Тэгээд эмнэлэг дээр байсан чинь манай энэ сайд дээр чинь солигдсон ч гэж ихтэй юм хамгийн түрүүнд тэр итгэл үзэн ядаж эхэлнэ. Улсын эмнэлэг дээр өччихад нөгөөдөл яг үндэ нэг өөрөө төрөөсөө сууж байгаа шүү дээ. Манай Менцхийн эмчнийг одоо гэмтлийн дарга боллоо. Би сайн. Тэачрүүдийг та нар юу юм байна? Үнэхээр улсад хэрэгтэй маягүй сайхан хийж яа юу яаж. Гэхдээ энэ улсууд ингээ уурлаад янз янзын юмнууд ингээ атаархсантай бол өгчих гээд байна.
та нар ингээд энэ өрөө дүрслээд авчих. Тог захилгаан юуныхаа мөнгийг төлчих. Тэ? Тэгэл ингээд ажил. Нөгөөдөл баг нууцаар хийдэг байснаа баярлаад янз янзаар хавчаад байгаа байхгүй. Айгуу баярлаад л та шууд тогныхоо мөнгөг нь баг илүү өдр өгөөд л ингээд яагаад гэхгүй. Дорхноо дархан солигдож байгаа ч. Миний зорилго бол энэ хэдийг бол одоо ер нь шууд буудан хороох шахуу юм яриад. Гатуурах. Хүний одоо зовлонгоор мөнгө оллоо. Тий. Бамархаа нэг юм надад жишээ. Нэг Америкээс нэлээд том эдийн засгийн эрдэмтэн ирлээ Монголд. Тэгээ бид нар ч нөгөө либертар чиглэлээр. Тэгсэн чинь нэг юм гарандаа нэг юм электрон зүүцсэн явчих. Тэгээ би гайхаа асуухгүй. Энэ наа чи юу юм бэ гэдгсэн чинь. Энэ манай даатгал энийг зүү гэсэн гинэ. Ямар даатгал шиг эрүүл мэндийн даатгал. Энийг зүүхгүй бол намайг даатахгүй гэж байгаа байхгүй. Яадаг гэсэн чинь өдөрт би 12 мянга алах хэрэгтэй. Хэрвээ энэ 12-оос доош орох юм бол шууд намайг даатгахаа болно гэж байгаа. Тэгсэн чинь энэ бүх даатгалын систем чинь өөрөө эрүүл мэндийн салбартаа уягддаг. Тийм учраас даатгал нь эмчнэрээ баян байлгадаг. Тийм систем яваад идэг. Түрүү хоёлоор ирсэн нь 911 дуудангууд 10,000 20,000 доллар болдог гэдэг. Ер нь тэр нь хувийн даатгал хамгийн манай тий. Даатгалын системийг хамгийн түрүүн Шинэ Зеланд одоо даатгалын системд орууллаа бүх нийтгээ. Хувийн даатгал бий болголоо. Илүү найдвартай улсын даатгалын төвд тэр өдгөө Шинэ Зеландын дэлхийн хамгийн анх шорон өвчлсөн байхгүй. Америкт л хувийн хэд хэдэн шорон байгаа. Тэгээд анх бол одоо 30 жилийн өмнөөс юу яагаад тэгээд чинь бол нөгөө төр юу хариуцах гэхээр харуулаа хэлсэж байгаа өөрийн байхгүй. Нөгөөдөл чинь ажил хийлгэх тийм ээ. Хоол моолын бүгдээр ингэ даагаад ингээд айгүй явдаг болчихгүй. Төр бол муутай цагтаа л байж байгаа ерөөсөө бас хариуцах хэрэгтэй шүү дээ. Зүгээр ямар амралтын газар шүү дээ. Тэгээд тэр дотор хувийн даатгал ерөөсөө тэр чигээрээ гарч ирээд сүүлд нь чийл вилэнтэй гэж гисэн. Тэг хүнд айгүй ашигтай байгаа байхгүй. Тэгээд бид нар тийм даатгалтай болъё гэд 96 онд одоо 2-3 хүн өргөн барьсан. Би өөрөө өргөн барьсан. 1962 оноос хойш төрсэн бүх хүмүүс өөрийнхөө үзмжээр мөнгө хураалгаад ингээд тэр оруулсан оролцоогоороо тэтгэл гарсан хоноо тэр мөнгөө сайхан авнаа гэдэг юм байна. Ажиллаж эхэлсэн шүү шууд. Хүү яа. Тэгсэн инквайрийн засгийн газар дээр нэг дараалсан цууд боллоо шүү дээ. Бүгдийг зудан дээр хийсэн. Нөгөө цударсан мөнгө. Одоо уртл нөхөн төлөөг. Хууль нь байж байгаа анхных нь хэрэгжүүлж эхэлсэн юм байж. Одоо энэ юу ч бол энэ даатгалч сайхан тоглолтгүй шүү дээ. Зугласан мөнгө орчоо. Байгаль ашигтай гардаг шүү. Дампуурсан шүү, байхгүй болсон шүү л гэж орлоод байгаа. Энэ чинь ямар нэг хэмжээгээр өөр системээр даатгалын систем бол байсан болов. Яг үнэ. Тэр чинь засгийн газрын тэрс тусдаа банкнд юм хийдэг байхгүй юу? Түр засгийн газар зуудлоо гэдээ аваа хэрэгжилж болдгоо байхгүй тийм бэ? Яг үнэ. Яг үнэ. Ийм юмнуудаас болоод бид нар ч бол өөрөө энэ системч ажиллахгүй байна. За даатгалын системийг яаж ашиглаж ирсэн бол одоо зарим нь шоронд орсон, зарим нь бах идчихээд болтцсон. Бах улсуудыг совлогч маягаар бахан витамин тариагаар амруулдаг, совлын газар шиг болоод. Тэгээ сайхан бичиж идэг. Одоо чи жишээ нь хардаа одоо нэг хуулийн мангар юм да. Нөө жүжигчин мангар үшээ, кинон мангар гэдэг чинь. Даатгалын газар дээр ингэж байгаа. 12 хоног үнгүүгээр ч үлээ совлох. Ийм сайхан юм байж. Тэгэнгүүт нь энд нь ховынхаа совлын газар эмнэлгээ барьчих. Тэгээд гөгшин улсуудаар явна. Та нэг сайхан амарчаад ирэхгүй бүтэн сай дээр хагас сай дээр хоол ундын тэр бэлэн байгаа шүү дээ та амарч. За тэгээд гэж. Тэр хууль нь 12 хоног гэж 3 нь болж 12 хоног болчихдог байхгүй.
Би бодит юм ярьж ш. Дараа нь би тэрийг бүр битсэн бүр ямар тохиолдсон манай таньдаг хүн дээр болсон явдал багтаагаас орж ирээд та яг шинжил болох чинь одоо нэг хэд хоног амраах. Гүгөө амрахгүй яатахынхаа мөнгөийг авмаар тэгвэл олдохгүй шүү дээ. Тэгвэл хоёулаа ярьчих тань 100 сая төгрөг өгчээ. Тэг ингээд орчих. Гуяасан баг юм байна ч даатгал юм чи сайн ярьж. Гүй бид нар ч одоо айлд ороод ярьж байгаа шүү дээ. Дээрээ бас нэг чи хоож муудаг дарахтаа шүү дээ. Та 100-аа хуу хоосоо оцрох уу гэсэн тэгээд би ямар хоосоо оцролтой олдож байгаа юмгээ 100 сая авлаа гэж. Гүбэ би тэрүүгээр бүр баримттай өгөл утсан шүү. Тэгээд тэдний нөөцөө надад заргалдаг би баримттай. Энэ бүр мөнгө юу болоод орсон. Энийг тэр даатгалын систем тэр эмнэлэг дээр чинь тэгэхээр манай орны эрүүл мэндийн систем айгүй сайхан өгч байгаа тухай ярьсан. Гэхдээ энэ маань өөрөө луур хийдэг нэг томоохон өөрөө бас нэг систем болж өгөрлөө. Өөрөө. Энд бол энэ хувийн эмнэлгүүдтэй одоо заргалдаад гэж гүгээд байгаа юм. Энэ дэлхий дээр нэг л хүн болгон ойлгох болохоор нэг л дүрэн бий. Хүн өөрийнхөө юмыг хулгай хийдэг байхгүй. Өөрөөсөө хулгайлдаг шүү. Өөрөөсөө хулгай хийдэг. За бүр заримдаа бүр дом болоод архинд ороод сүйд болчихсон хүмүүс гэрээсээ хулгай хийдэг, авгаагаасаа хулгай хийж гэсэн үг шүү дээ. Тэм тохиолдол бий. Гэтэ энэ түгээмэл зүйл биш. Ер нь бол хүн өөрийнхөө юм хулгай хийхгүй. Өнөөдөр энэ авилга бүх юмнуудаа тооцоод үзээрэй. Улсын 120-30 компани байгаа. Манай төрчин амар бизнес чи юм чи. Бүх хулгай тэндээс гарч байгаа. Хувийн юмнаас хүн хулгай хийсэн бол энэ цагдаа шүүхийн асуудал. Нөгөө эцэггүй юмнаас хулгай хийсэн бол төрийн сонсголын асуудал. Сонсноо л гэдэг. Тий, сонсголоо. Сонсноо гэдэг яг гэж байгаа юм болгоно гэдэг. Тий. Тэгээд сонсоод өнгөрдөг үстэй. Тий. Энэ маань бол одоо манай ард түмний бас нэг долоогоос эмгэнэл явахад долоогоос 10 хоног ярих шатав. Тэгээ мартчихнөө. Яг энэтэй холбоотой эмчнэрийн цалингийн асуудал дээр би бас ингэж явлаа. Манай эмчнэр чи одоо цалин багтаа гэдэг. Манай найз зүрхний судас одоо зүрхний тэлэгч тавьдаг. Одоо импакт болсон. Гадаадд бол нэг ойролцоогоор 20 сая долларын үйлчлэг авахгүй. Манай 3 дугаар эмнэлэг дээр хийдэг үлдсэн. За манай найз тэлэгч тавьдаг гэсэн бохоггүй. Тэгсэн чинь цалин нь нэг сая 200 татвараа аваад яг гар дээр 980 сая төгрөг авдаг гэсэн. Тэгээд ингээд би яагаад ингэж байгаа юм бэ гэдэг ингээд эмчнэрийн цалин судалсан чи одоо хамгийн баян эмчнэр юм бэ гэж төр ороогүй шүдний эмчнэр Монголд хамгийн баян байна. Хоёрдугаарт пластик surgery буюу гоо сайхны эмчнэр. Энэ төрд байдаг юм гоо сайхны эмнэлгүүд. Тэгээд одоо Монголд хамгийн баян, хамгийн өндөр цалин авдаг эмчнэр гоо сайхны хагалгааны эмчнэр, шүдний эмчнэр. Тэгсэн чинь байна шүү дээ. Таны түрүүний ярьсан нөгөө юуны одоо яриад байгаа нөгөө гимтлийн эмчнэр шүү дээ. Гимтлийн эмчнэр ирж амар гоё оёо тавьдаг гинэ. Ямар ч эдгээд дараа нь баг оёд хийсэнгүй. Гимтлийн эмчнэр ажлын буцаагаар ирж тэр амар гоё оёдлын юм. Тэгэхээр төр оролцоогүй салбарууд дээр эмчнэр хамгийн өндөр цалин. Чи бол их муухай юм ярьж байна да. Тэднийг матж जैन. Одоо гишүүн болохын тулд нөгөөдөл чинь улсад хурааж явнаа л гэж хэлсэн. Бүх шүдний эмнэлгийг улсыг болгоно гэдэг. Тий. Би Кубад очивоо. Шүдний эмчлэг аягүй сайтай. Манайхан чи шүдний эмчнэр Кубад үлддэг байсан. Тэгсэн Кубчин коммунизм байгуулахаар бүх юм хураацсан шүү дээ. Хураагүй юм шүдний юу байхгүй. Шүдний салбар хувийнхаараа үлдсэн байхгүй. Кубын хамгийн баян улсууд нь шүдний эмчнэр. Тэгээд технологи нь хамгийн өндөр өгчсөн. Тэгээ Монгол хүртэл зөвхөн шүдний эмч Кубад бэлддэг. Одоо ч бэлдэж байгаа. Одоо ч гэсэн шүдний эмчнэр нь хувих. За яг хувийнхтай бол яг хувих гэж хэлэх бас тэндээ нэг
нэг литр байгуулсан орлого зардлага өөрсдөө шийдэх газар л байхгүй да нэг үедээ тийм ээ. Хураагаад авах юм бол тэгэл дуусаа. Одоо чи юустай те. Наад асуудлаа тэр аягүй сайн хийдэг тийм ээ. Одоо саяхаа тэр нэг тэлгчээ сайхан тавьдаг. Тэлгчээ сайхан тавьдаг хүмүүчүүд бол ятхна хараарч гэсэн хувдах хэрэгтэй байхгүй юу? Сая өрөхгүй төгрөг аваад тэгээ яаж хүний үхэл амьдралыг шийдэж байгаа юм шүү дээ тийм. Тэгэхээр наад улсуудч бол тэр тэлгч мэлгч бүгд гаднаас орж ирж байгаа шүү дээ. Тэгээ 12 11 3 дахин өндөр үнэ тууж байгаа шүү дээ миний нөхдөд тийм ээ. Тий. Тэгээ тэндээсээ бол 90% даргын харманд орж байгаа шүү дээ. Тэгэхээр манай хүн бол одоо бас маш чөлөөд орно шүү дээ. Тэр бүх одоо юм ордог юмнуудыг өөрөө гаднаас оруулж ирээд тэгээ гайлаар оруулахгүй гэж хэлнэ зохих ахуулын нөгөөд ингээд өгөрөөнийг өрөө гаргаад хамаагүй дээр байгаа байхгүй юу? Энэ манайс тэр хүн хэрэгтэй биш нийгэм хэрэгтэй юм аа. Тэгэхгүй бид нар чинь үйлчлэгээ болгоноос энэ төрдөө дээрэмдүүлж штэ. Энд чинь дээрэм, энэ чинь хулгай, энэ чинь авилга гэдэг чинь огт ямар цагалгаа хийхгүй мөртлөө амар баян амьдарч байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар хүнийг баян амьдарч чинь ядуу амьдарч чинь гэдэг талаасаа биш. Энэ чинь өөрөө хууль ёсны урлагуу хууль босуу гэдэг л асуудал. Хуулийн бол чи тэр татварах хэрэгтэй. Хэдийгээр татварын маань одоо сум болгоны гадаа нэг сайхан ухтлагын үдлэгийн юм барьж байгаа ч гэсэн дүүрч. Улс орн чинь тэр татвар дээр тогтдгийг одоо дүүрч аяндаа засарна гэж бодъё. Гэхдээ чи ямар ч үсэн нийгэмдээ нийгмийн иргэний хувьд тийм ээ татварын төлөөд тэгээ үйлчлэгээ явуулаад энэ чамд ашигтай, нийгэмд ашигтай, улс орны хөгжилд ашигтай. Яг нь тэр эдийн шаарнууд бахан хаалга барай л үз одоо нүдтэй ханиад өнгөрөхөөс одоохондоо ирээдүйд гайгүй болно. За нэг иймэрхүү байна. Тэгэхээр өөр яриад ах юм бол их юм байна. Гэхдээ бас энэ нэг цаг згартай учраас дараагийнхаа 7 хоног дээр игээд уулзъя. Баярлалаа. Доржин амар төвшөн. Баярлалаа. Дэмжин ажиллагч Fuel Way Powered by Dinner Lady